Сайн байцгаана уу? Жишээ подкастын маань нэгэн дугаар эхлэх гэж байна. За 7 хоног болгоо ингээд тогтмол хийгээ явъя гэсэн чинь бас их амар ажил биш юм аа энэ подкаст гэдэг зүйлээд юм байна. Тэгээ би бас энэ 7 хоног болгон тогтмол хийж байгаа хүмүүсээр бас айгүйх бахархаж байна. Манайхаа та нар лагмаа гинэ. Осаа. Үгүй энэ чинь бас нэг юу юм аа дундаа завсарлахгүй ингээд нэг байнгын хийгээд тахаар нэг юм сандалгүйгээр шууд ороод ингээд ярих юм амар гоё яриад авчдаг. Тэгсэн чинь ингээд завсарлаад ингээд байж байгаа дахиж хийх гэхээр тийм шинээсээ эхлэх гээд байгаа юм шиг бас мэдрэмж төрөднө. Нэг жоохон сандал байгаад үг мөг маань бас ингээд болгоноос гарч явж байгаа юм аа. За. Тэгэхээр өнөөдрийнхөө дугаар дээр манай боловсролын төвийн англи хэлний багш нарын маань нэг оюун томглог буюу Алис багш маань оролцохоор ирсэн байна. Сайн байцгаана уу? За Алис багшийн сэтгэл санаа хэр бэ? Хоёлаа ер нь өнөөдрийнхээ сэтгэл санаагаар эхлээд ярив дөө тий. Нэг жоохон сандал мандалаа дараад. За миний хувьд бол яагаад ч юм өнөөдөр их гоё өдөр байна. Анхныхаа подкастт орох гэж байна. Нилээн тийм зориг шаардаад сууж ийн юм уу тий. Ер нь бол даваад гарна гэсэн бодолтой байна. Гэхдээ ер нь бол ирээд суудсан байна гэдэг чинь бас их зориг шүү дээ тий. Түүнээс шиг ингээд бас нэг ярмаар байгаа зүйлээ ингээд бас түгээмээр байдаг. Тэгтэл ингээд бас олон нийтийн сүлжээ ингээд царайгаа харуулаас уух чинь бас их амар зүйл биш тий. Тэгэхээр таас их зоригтой байна. Баярлаа. Тэгэхээр өнөөдрийн маань дугаар дээр Алис багш манаас оролцож байгаа нь бас учиртай. Манай боловсролын төв болохоор ер нь ингээд юм хүүхдүүдийнхээ амралтаар эсвэл нэм сард нэг удаа ч юм уу манайх танаа воркшоп хийдэг. Тэгээ тухайн воркшопороо болохоор өөрийнхөө хэрэгжүүлж байгаа тийм сайн арга зүй юу байна те. Эсвэл ийм шинэлэг хож мэдсэн зүйл юу байна. Эсвэл өөртөө тохиолдож байгаа ямар нэгэн цаад бэрхшээлийг асуудлыг те ямар хуу аргаар яаж ингэж даван туулсан бэ гэдэг ийм өөрсдийнхөө тийм сайн туршлагыг бас бид нэр их байнгын хуваалцдаг байгаа. Тэгээд саяхан нэгдүгээр удирлын нөгөө би далтын 7 хоног гэж болсон. Тэр үеэр воркшоп хийж авах манай Алис багш аягүй гой зүйлийн талаар ярьсан байгаа бид нарт. Тэрийгээ бас нөгөө та бүхэндээ бусад хүмүүстэй бас хуваалцах юмсан гэд тэгээд манай подкастын багийнхан таныг урьж оролцуулсан байгаа. Окей. Тэгэхээр манай Алис багш маань бас их хичээлээ ингээд юм гоё урсгал ус шиг юм дөлгөөхөн явуулдаг багш нарын маань нэг. Тэгээ хичээж яваад орсон ингээд хүүхдүүд нь нэг юм айх айцгүй айгүй гоё амгалан тавин чөлөөтэй байгаа юм шиг санагдав. Тэгээд эргээд тэр маань ч гэсэн нэг юм сорих мотивац нь болдог юм болоос чанарт нь нөлөөлдөг юм болоо танаа хүүхдүүд ер нь их тийм ихэд хурдан мэдрэгддэг. Өсөлт дэвшил их ингээд тууштайгаар сайн явагддаг штеп. Тэгэхээр тэрнийг арга туршлагаас бас хуваалцсан байгаа. За тэр талаараа ярих юм бол та юм 3 point дурдж өгсөн штеп. Тэр маань юу бэ? За баярлалаа. Тэгээд багш хүний хувьд угаасаа хүүхдийнхээ акцийг харах маш их урам зориг аз жаргал тэндээс аягүй их олон зүйлийг мэдэрдэг ч та баяр эсвэл хүүхдүүдээр акц гараад ирэхээр зүгээр өөрөө ирэхгүй зүгээр яг хөл газар хүрэхгүй баярлал тэгдэг. Тэгэхээр миний хувьд гэх юм бол одоо 3 зүйл дээр ерөнхийдөө тулгуурлаж явдаг л да. Юу бэ гэхээр нөгөө нэг дэмжлэг, ойлголцол тэгээ нөгөө уян хатан байдал гэсэн байдлаар ерөнхийдөө тухайн хичээлийг ер нь авч явахыг үздэг ер нь тийм байна. Зорилго тодорхойлох. Тийм, зорилгын тодорхойлох тийм. Яа, ойлголцол зорилгоо тодорхойлох уян хатан байдал гэдэг. За тэгэхээр хоёлаа зарлаад нэг нэгээр нь ярилцъя те. Нэгдүгürt нь болохоор зорилго тодорхойлох гэхээр яг юу вэ? Одоо нөгөө багш зорилгодод тухайн ингээд юу заах юм тэрийгэ тодорхойлох юм уу? Эсвэл одоо хүүхдүүдээ нэг тийм нөхцөл байдал, тийм төвшөнд хүргэнэ гэсэн тийм зорилго юм уу? Ямар хөө зорилго байна? За юу гэхээр зорилгоо тодорхойлно гэхээр зөвхөн ганцхан багш зорилго тодорхойлоод явахгүй. Яг ер нь одоо сурагч болгонтойгоо өөрөө гэсэн зорилгын тодорхойлуулна. Багш өөрөө бас зорилгоо тодорхойлно. Тэгээ би чамайг одоо энэ төвшөнд байгаасаа гэх юм уу өөртөө бас одоо тэр зорилгоо тавиад тэгээ тухайн хүүхдийнхээ зорилго жишээлбэл одоо гэх юм бол нөгөө энэ жилийн хугацаанд 200 өгүүлбэрийг бүрстэ яс сайн чийжлээд тэгээ тэрнийхээ дагуу ингээд чөлөөтэй ярьдаг болсон байна гэсэн тийм зорилгыг хүүхдэд тавилаа. Багш бас яг тухайн зорилгот нийцэж бас хүүхдийнхээ зорилготой уялдуулж хичээлээ явуулна гэсэн үг л дээ. За. Тэгэхээр одоо юу яах вэ тий? Ангиараа нэг юм тухайн анхныхаа одоо 9 сарын 1-ний өдөр ч юм уу танилцаад юу ачаад тэгээ тухайн жил одоо амрахуу зорилготой яаж ажиллах вэ гэдгийг
Тухайн хичээл дээр бүгд ярилцаад ингээ явна гэсэн үг. Тий, ер нь бол яг жилээр тооцох заавал алба байхгүй 7 хоногор ч юм уу эсвэл сараар ч юм уу тэгээд бол ер нь их зүгээр яг бас их урт хугацааны зорилго тавьчих юм бол бас их хүнд байх тий. Хүүхдтэй бас их хүнд байх. Аль эсвэл бүр их амар ч юм шиг санагдаад бас юм хийхгүй байх тохиолдол гарах учраас ойрын хугацаанаас нь ингээд жил рүү явуулдаг ч. Тэгээд наач бас их гой санаа юм шүү. 7 хоногийн зорилго гэхээр аюу хөөрхөн сонсогдож штэ. Одоо энэ 7 хоногт би ийм л юм чадчихсан байх юм бол гэхээр буцаад нэг юм мотивац болох юм байна тий. Хийсэн юм эргээд харна гэсэн. Тийм байна. Ямар хөөрх юм бэ? Одоо нөгөө урт хугацаанд ингээ бүтэн жилээр явахаар ялангуяа хавар мавар ингээд багш нарын ч цэнийг дуусаад, хүүхдүүдийн ч жоохон цэнийг дуусаад яваад эхэлдэг чинь нэг юм урт өвлийн дараа ингээд хаварлуу ороод ирэхээр тэгэхээр юм 7 хоногоор зорилгоо тавиа явах юм бол нэг юм би нэг чадчихжээ шүү. Би ийм юм хийж сурлаа шүү. Би ямар мундаг юм гэдэг ч юм уу. Нэг тийм юу төрөөд нэг 7 хоног болгоно нэг юм шинээр амьдарч байгаа юм шиг санагдах юм байна тий. Ваа, наадах чинь бүр үнэхээр гоё юу юм байна. За хоёр дахь нь болохоор дэмжлэг уян хатан байдал гэсэн тий. Ойлголцол байгаа тий. Ойлголцол гэж байгаа. Ойлголцол нь болохоор одоо тухайн үед яаж сурж байна вэ? Сурах арга барил нь ямар байна вэ? Багш ерөнхийдөө ойлгож дүгнэл гэсэн үг л дээ. Тэгээ одоо жишээлбэл тухайн мэдээлэл, шинэ мэдээллийг одоо нэг зүгээр агаар шиг ингээд шууд шингээд авч байвал зарим хүмүүс маань ингээд яг нэг мөсөө уул мацхтаа айгу мацхтай адил тийм удаанаар хүлээж авахын тохиолдол байгаа гэсэн үг. Тэгэхээр яг тэн дээр нь тулгуурлаад тухайн хүүхдийнхээ онцлогийг л багш өөрөөсөө ойлгож авах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор яг нөгөө яг чигэд нэгс ингэж хэвэн цутгсан юм шиг сургана гэж угаасаа байхгүй. Тэгэхээр тухайн хүүхдийнхээ ямар вэ гэдгийг эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Багш сурагч хоёр хоорондоо ойлголцсон л гэсэн үг юм да. За наад ойлголцоо гэдэг үг нэр чинь бас их ач холбогдол өмөр юм санагдлаа. Яагаад тэгэхээр нөгөө нэг одоо сурагч болгон өөр өөрөө сурдаг штий гэдгийг мэддэг багш нар бол бүгдээ л мэдж байгаа тий. Одоо нөгөө хараад зүгээр ингээд шууд сонсоод сурчдаг хүүхдүүд гэж байхад заавчгүй бичээ. Эсвэл нөгөө нэг хин нэгийг тайлбарлаж өгч ийж ингээд сурдаг хүүхдүүд байгаа. Тэрийг хүн болгон мэддэг. Гэхдээ яг одоо жишээ нь одоо Бата гээл та. Бата маань яг ийм үүд сурдаг шүү гэдгийг багш ингээд яг тэр байгаагаар нь хүлээж авч ойлгоно гэдэг чинь бас нэг өөр асуудал тий. За тэгэхээр нахан заавчгүй тухайн хүүхдийнхээ тэр байдлаар нь хүлээж авч ойлгох хэрэгтэй юм байна. Тэг таны ярианаас дүгнэлээ зөв тий. Одоо жишээлбэл бүр ингээ амар өмүүлээд хичээл дээр бүр анхаарахгүй сууж байгаа юм шиг мөртлөө бүр айгуу сайн сурч байгаа гэдэг байхгүй. Бүр яг анхааралтай сууж байгаа хүүхдээс илүү сурцсан тийм хүүхд. Тэгэхээр тийм жишээ бас байна л да. Одоо бүр 4 настайгаас ихсүүлээд бас тийм жишээтэй тохиолдлууд бол байна. За жишээсээ давтах юм бол жишээлх юм бол одоо ерөөсөө хөөе наашаа хараач гэд хэлээд ерөөсөө үгэнд орохгүй мөртлөө аль эсвэл ингээд анхаарахгүй байгаа юм шиг ингээд сууж байгаа. Эхлээд би ч мөр амир яана энэ юм сурахгүй бол яана гэдэг амир айцтай гэсэн. Тэгээ бүр айл болох өөр лугаа харуул суулгаж жагаад заах гад байдаг гэсэн чинь үгүй юм байна. Ерөнхийдөө тухайн хүүхд маань өөрийнхөө хүүхдийн онцлогоо шалтгаалаад буруу хараа суучсан ч сурдаг юм байна гэдэг юм. Айгүй хөдөлгөөнтэй. Тэгээд хичээл дээрээс тогтод суудаггүй тийм хүүхдүүд байхгүй юу. Тэгээд тэгсэн мөртлөө хизээн нөгөө нэг мэдээлэл шигээгээд авцсан. Эргээд асуухад яг л сайн хариулаад авчихдаг тийм. Тэгэхээр одоо тийм хүүхдийг заавчгүй нэг юм наашаа хаар томото суун наад хоёр гараа ширээн дээрээ тавигээд тэгэх юм бол нөгөөх маань бас унаас орохгүй. Улам бүр ингээд унаг авчигдаад байгаа юм шиг мэдрэмжтэй байх магадлалтай байна тий. Надад бас нэг тийм хүүхд байна. Айгүй инээдтэй нарийн сурцсан байгаад идэг. Тий. Хичээлийн дундуур ингээл нэг юм гаргаж ирээ тэрийгээр ингээ ганцаараа оролдоод эсвэл нэг юм би эсвэл ингээ нэг хан руу харж агаад ингээд ханы ингээ обом хаажаа суугаад идэг хүүхдэд өгөхгүй. Тэгсэн мөртлөө хамгаас түрүүнд нөгөө заасан 100 дууг сурчдаг. Нөгөө шүлгээ сурчдаг. Бүр ингээ бүхэл бүтэн үлгэрийг цээжилсэн ингээд хүүхд байдаг гэсэн байхгүй юу? Тий яра би тэгээд гэж боддог. Яана энэ намайг анхаарахгүй байна. Ерөөсөө хичээлээ ойлгож аваагүй бахта яана гэдэг амар төгсдөг гэсэн болвол хүүхдийнхээ онцлогийг ойлгоод эхлэх юм бол асуудалгүй байна гэдэг л мэдчих авсан да. Тэгэхээр тэр хүүхдийг за энэ хүүхд маань анхаарахгүй над руу харахгүй өөр газарлаа харж исэн ч гэсэн ойлгож байгаа шүү. Тэгжээж энэ тийм одоо сурах онцлог нь ийм шүү гэдгийг нь багш өөрөө ойлгоод авчих юм бол багштаа бас нэг юм их сэтгэл зүйн хувьд амар бас амар тайван тийм. Бусад хүүхдүүд рүүгээ анхаараад цаана одоо нөгөө нэг юм цухалтаа яна энэ маань ингэ сурахгүй шүү гэсэн юм бодол байгаад байхаараа
бас нэг юм өөр зүг рүү бас багшийн анхаарал хандаад байна шүү дээ. Тийм яг нөгөө тэрнээсээ болоод нөгөө уур бухимдал үүсдэг, загнадаг үүсдэг тий. За тэгэхээр нэг ийм арга бас байдаг байх нэ юм нахаа. За 3 дугаарт нь болохоор уян хатан байна. Уян хатан байна. За энэ маань юу вэ? Уян хатан байна гэхээр яг ерөнхийдөө нөгөө нэг хичээл эхлэхээс эхлэлтэй одоо жишээл үгүй нөгөө бүгдүүдтэйгээ мэдлэл аюу гоё инээмсэглэл хэцний өгчнөө багшд хэцүү байсан ч гэсэн инээмсэглэл мэдлэн гэсэн үг л дээ. Тэгээд яг нөгөө тухайн хүүхдийнхаа яг өнөөдөр яг энэ хүүхэд маань ямар авир гаргаж байна, ямар байна гэдгийг ажиглаж хараад явна гэсэн. Одоо жишээлбэл би нэг ангид ороод хичээл заахтаа мэдлэлгүй орцсон байхгүй. Өөр хичээлээс нэг 5 минут хоцроод орцсон. Тэгээд яана хоцорчлаа гэж ороод тэгэн гут нөгөө хүүхэд маань амар бие барайл ингээл тэгсэн чинь намайг амар ууртаа орцсон байна гэж ойлгосон. Ууртаа. Багш амар ууртаа байна гэх. Тэгэхээр багш ерөнхийдөө их ууртаа ороод их юм бол хүүхэд маань ингээд бие бариад юм хийхгүй ч юм уу. Яг нөгөө миний одоо байж байгаа үйлдэл дээр анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг юм. Тийм учраас ангируу орсон л болсон процесс, гадна болсон процессыг ангируу авч орохгүй. Ямар ч нөхцөл нөгөө хүүхдүүдтэйгээ амар уян хатан мэдлээд. Гэхдээ нөгөө нэг багш гэсэн нөгөө баундрыгаа бариад тийм ээ тэгж яваа юм гэсэн үг л дээ. За. Тийм. Уян хатан би бас сая таныг ярьжсэн чинь гинт нэг бодол бас төрлөөлдөө. Уян хатан гэдгийг бас юу ааж ойлгож болох юм уу? Одоо за өнөөдөр жишээ нь би 40 минутын хичээл төлөвлөлөө тий. Тэгээ би тэрэн дээрээ хүүхдүүдэд яс суулгаад нэг одоо номыг уншаад тухайн номон дээр юм дүгнэлт хийж ярилцах хичээл байлаа гэж бодъё. Тэгтэл одоо нэг нойрн хүрээд одоо 7 цагийн турш хичээл дээрээ нэг сууж агаад ирсэн. Тэгээ дахиад өнөөдөр ингээд сургалтынхаа төв дээр ирсэн байхад ингээд амар нойрн хүрээд магадгүй хүүхдүүд маань нозороод ч юм уу. Тэгтэл би нөгөө номоо уншуулах гад өнөөдөр би ийм л юм төлөвлөсөн л юм чинь заавалчгүй уншуулна гэд дайраа далиг бос унш гэдэг ч юм уу. Тийм байхгүйгээр бас нэг чөлөө жоохон тухайн нөхцөл байдалд харуулаад бас нэг юм хичээлийн хаагуулга жоохон өөрчлөлт. Магадгүй одоо багш нь уншаад үгүй. Та нар ингээд сайхан ингээд биед чөлөөтэй тавиад нүдэ анж агаад ингээд сонсчих гэдэг ч юм уу. Тэгж агаад багш нь уншсныхаа нараа хэдүүлээ ярилцъя гэдэг ч юм уу. Юм жоохон өөрчлөлт бас хийж болохоор юм уу. Тэрийг бас уян хатан гэж тайлбарлаж болохоор юм уу. Заримдаа би ч бүр нөгөө хүүхдэд хөвтүүлж агаад тийштэй бас бодлоос байт юм аа бүр би бас яг нөгөө хүүхдэд амар хайрлаад байдаг байхгүй бас. Нэг хүү маань нөгөө хойно хөвчжсэн шалан дээр тэгэхэд багш маань бол тоохгүй хичээгээ таа. Нөгөө хүүхд маань шалан дээр хөвтсөн багш руу араа юмаа сонсоод. Тэгэхээр бас нөгөө хүүхдэд бие барихгүй байдлыг өгнө гэдэг чинь бас нөгөө их том амжилт юм байл л да сургалт явцдаг. Миний ажиглаж харснаар бол. Тийм энийг би бас нөгөө Бруклин багшаас сонсч байсан. Нөгөө хүүхдүүдэд тухтай орчингод бүрдүүлэх хэрэгтэй гээд яг хувийн орон зайгаа барих нь тодорхой. Тэгтээ бол нөгөө хүүхд багшийн хажууд ирээд ингээ бие барих биш. Яг л нөгөө чөлөөтэй бас өөрийгөө илэрхийлэх тэр нөхцөл нь бас бүрдүүлж өгөх зүг юм уу гэж би бас ойлгоо. Өөрийнхөө хувьд бол тоглолт. Тэгэхээр урилга маань хүлээж аваад бас их том зэрэг гаргаад авцанд маш их баярлалаа. Тэгээ гой мэдээллийг сонслоо. Би ч бас нөгөө дахиад тавтаа сонсон чинь тухайн үед бодогдоогүй тийм шин санаануу таны ойлголтоос ярьсан зүйлээс бас юм гоё дүгнэлт хийгээс болоо. Тэгээ маш их баярлалаа. За энэ дугаартаа урьж оролцсон маш баяртай. Баярлалаа. Зориг гаргалгаа би өөрийнхөө хувьд. За ингээд дараагийнхаа подкаст дээр иргэн уулзцгаая. Баярлалаа.